Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг төвчин үүсгэн байгуулагдсны 105 жилийн огтон дархан цэргийн хүрээний болон хөлс ахиулах байгууллагуудын баярын хурал боллоо. Баярын хурлаар төрийн одон медаль, цэргийн цолоор шагнагдсан алба хаагчдын шагналыг хүндэт зочид төрийн цэргийн болон хөлс ахиулах байгууллагуудын удирдлагууд хүндэтгэн артууллаа. За Дархан аймгийн дархан цэргийн хүрээний хувьд одоо Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төвчний анги байгууллагууд, төрийн цэргийн бусад хууль ахиулах байгууллагууд хамтраад нэгдээд одоо баяраа өгсөн уралдаан тэмцээнүүд, за мөн Ахмад үе, Ахмад дайчтай алдаршуулах, за хөөхд залуучуудаа цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, Ахмад үеийнхээ зөвлөлт хүчин Батлан салбар төрийн цэргийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг залуучууд, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаа сурталчлах, тэдэнд одоо эх оронч үжил энэ өвөг дээдсийн маань байгуулсан гавьяаг сурталчлан таниулах зэрэг олон арга хэмжээүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. За үүний нэг хэсэг нь өнөөдөр Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэргийн болон хууль ахиулах байгууллагуудын нэгдсэн баярын хурлыг залуучууд театр дээр зохион байгууллаа. Одоо үүний дараагаар театрын төв талбай дээр зэвсэг техникийн үзэгслэн, за мөн цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулж явуулахаар бэлэн болсон байна. Ингээд энэ дашрамт эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө залуу алуунасаа зориулан ажилласан Ахмад дайчтай мөн өнөөдөр өргөсөн тангарахтай үнчээр хоёргүй сэтгэлээр зүтгэж албаа хааж байгаа төрийн цэргийн болон хууль байгууллагын нийт албаа хаагчдаа орчин цагийн зэвсэг үүсэн бол утасны 105 жилийн Монгол цэргийн өдрийн цогтой халуун мэндийг өөдөөдөн өргөн дэвшүүлье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр зэвсэг төвчний үүсэн байгуулсан 105 жилийн ойгоор за Монгол улсын төрийн дээд шагналуулах цэргийн хүндэт медалаар шагналлаа. Тэгээд би энэ онцгой байдлын албанд 15 жил тасралтгүй ажиллаж байна. За энэ шагналыг авахд улсал дэмжсэн удирдлагуудтай болон нийт бие бүрэлдэхүүндээ ар гэрийнхэн найз нөхөдлөө бүгдэнд баярлалаа гэж хэлье. Галдан мантрах аврах 55 дугаар ангид галсан нүгч гэдэг мессен дээр орон тоон дээр анх ажиллаж байлаа. Галсан нүгчээс одоо Галдан улсын элдийн байцаагч хүртэл энэ мэргэжлэр ингээд явж байна. Манай онцлог мэргэжлийн онцлог гэх юм бол хүний амьнаас эднэт хүний амьнаас эд хөрөнгө авраам алхахаар онцлогтой. Манай бусдаас одоо гараад сунгахад бол байнга бэлэн 24 цагаар үр гүйцэтгэдэг юм байна. Орчин цагийн зэвсэг төвчин үүсгэн байгуулагдсны 105 жилийн тохиож байна. Энэ сайхан өдөр миний бие бас цэргийн гавьяаны одон хэмээх цэргийн албаагч бүрийн мөрөд энэ эрхэм хүндтэй одонгоо шагнуулсандаа бол туйл их баяртай байна. Миний бие бол Дархан аймгийн онцгой байдлын газрын гэрээт галт төмөр улсын ялтай ахлах байц цагчаар одоо 29 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд энэ шагналыг авахд ард талдун байсан хамт олондоо гэр бүлийнхэндээ, үр хүүхдүүддээ, ах эгч нартаа бүгдэнд нь баярал талархаж байгаа илэрхийлье. Мөн энэ өдөр найрамдал талбайд дархан цэргийн хүрээний цэргийн ёслолын жагсаал, зэвсэглэл, техникийн үзэсгэлэнгийн арга хэмжээ боллоо. Энэ үеэр Дархан аймаг дахь төрийн цэргийн болон хууль ахиулах байгууллагуудын дунд явагдсан спортын цогцлбор тэмцээний шагналыг гартуулсан юм. Нэлбэр дүнгээр тэргүүн байранд хурандаа улан баяр захирагчтай зэвсэг төвчний 330 дугаар анги, дэд байранд хурандаа нацагт орж дарахтай Дархан аймгийн цагдаагийн газар, 23 дугаар байранд хурандаа Амгаланбаатар дарахтай шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 445 дугаар ангийн хамт олон тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал шилжин явах цомоо гардан авлаа.